За сайн байцгаана уу? Ингээд хаа эрдэм сургуулийн эцэг их сурагчтай өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр хаа эрдэм сургуулийн цахим удирдлагын систем буюу зайн сургалтын системийн талаарх танилцуулга зөвлөмжийг нийт эцэг их сурагчтай болоо иргэдтэй хүргэе. За тэгэхээр Edu Solution гэдэг энэ систем маань бол бусад сургуулийн системүүдээс юугаар ялгаатай вэ гэж орж ирнэ. За тэгэхээр нэгдүгürt бол та бүхэн доор дэлгэцэн дээр харж байгаа линкээр ороод сургуулийн албанаас өгсөн username, password-ийн нэрээр орно. За энэ нэг зүйлээр ялгаатай нь юу гэхээр эцэг эхийн код гэж байхгүй. За сурагчийн кодоор эцэг их маань өөрөө орж хянах боломжтой. За энэ дээр бас нэг хувийн сургуулиудын өрсөлдөх чанарын асуудал яригддаг. За үүн дээр бол төлбөрийн мэдээлэл гарч ирэхгүй. Яагаад вэ гэхээр төлбөрийн мэдээлэл нь өөрөө санхүүгийн ил тод байдал ч гэдэг юм уу, хувийн нууц ч гэдэг юм уу те хоёр талын юм асуудалтай байдаг. Тэгэхээр бол хүүхэд өөрөө ингээд систем руугаар хичээл үзэхэд л надад хэдэн төгрөгийн төлбөр байна гэж харах юм бол тухайн хүүхдийн сурах хүсэл эрмэлзэлд бас өөрчлөлт орж эхэлдэг. За нөгөө талаар юу гэхээр багшд бас асуудал гарч ирдэг. Танай ангийн хэдэн хүүхэд нь ямар төлбөртэй байгаа юм бэ? Хэдэн төгрөгийн өвтэй байгаа юм бэ гэдэг нь өөрөө бас багшийг нөгөө нэг тэгш өвтөмжлөж сургах явдалд бас нөлөөлж эхэлдэг. За иймэрхүү байдлаас болж өгнөг болсон. За хоёрдугаар энэ дүн гаргана гэж байхгүй. Дүн гаргаад ингэж яагаад байхгүй вэ гэхээр дүн гараад эхлэхээр хүүхдүүд нөгөө систем ээжээсээ нуугаад эхэлдэг ааваас. Тэрний оронд энэ хаа эрдэм сургуулийн систем бол хүүхэд хөгждөг, тоглодог, хичээлээ үздэг, зөвлөгөө авдаг, захиа бичдэг ийм систем байя гэж ингэж бодож болол хийсэн байгаа. За ингээд систем дээр бол IT талаас нь бол IT Solutions гэх компани ажилласан. Багш буюу боловсруучийн талаас нь бол одоо бас Монгол улсад бас нэлээд олон жил цахим хичээл энэ систем дээр ажилласан ийм мэргэжлийн багш нарын ийм баг ажилласан байгаамаа ингээд. За одоо ингээд та бүхэндээ бол энэ систем маань яг ямар даваа талтай юм үнийг юунд хэрэглэх вэ гэдэг талаас нь одоо бас зарим тайлбарыг өгье. За жишээлбэл энэ notification буюу энэ хонхон дээр дарахаар одоо мэдээлэлээр нь за ингээд тухайн одоо хаа эрдэмтэд 7 мэдээлэл байна гэд 20 өдөр дутуу байна гэх. Тэгэхээр одоо жишээлх юм бол 2020 оны 3 сарын 3 буюу 20 оны өмнө эцэг хасаа нартай анхаарал гэдэг шинэ коронавирусын халдвараас өрсөн сэргийлэх ерөнхий улс төрийн сургууль цэцэрлэг үйлчлэх ахлах хугацааг ингэсэн тул ингэсэн байна гэд. Ингээд бол ийм зөвлөмж орж ирээд ийм имэйл рүү бол зураг хэлбэрээр явуулаарай гэж ингэж заасан байна. За би энэ мэйлийг бол копитод авчий. За хянах самбар гэж байгаа. За үүн дээр бол одоо юу гэдгийг одоо өөрт чи ирсэн зарлал юу байгаа юм те. За мөн өнөөдөр хэдийн ямар хичээлтэй юм гэдгийг нь гарч ирээд ингээд план гарч ирдэг. За мөн одоо юу гэдгийг одоо энэ дээр сургуулиас төлөвлөсөн ажлууд энэ дээр гарч ирэх. Одоогор бол карантин үеийн учраас энэ дээр ямар нэгэн календар орж ирээгүй. За мөн одоо зарлал гэдэг англи хэлний багш маань зарлал оруулсан байна. Үүнийг ингээд V буюу энэ дээр үзэж болно. За тэгэхээр англи хэлний багш маань ийм дадлахыг одоо 4 сарын 1 хүртэл өгсөн байна. За жишээлбэл одоо 1-р анги бол Kids 1, 2-р анги Kids 1 2, 3-р анги Kids 1 2, 4-р анги Kids 1 2 A levelтэй ийм юмнуудыг одоо үзээрэй гэдэг. Ингээд явсан байна. За тэгэхээр эцэг их боловсрогчд маань манай сургуульд одоо миний хүүхдэд ямар багш нар хичээл зааж байгаа юм гэдгийг харах боломжтой. Тухайн багшийн мэйл рүү ингээд хувьяасаа ингээд захиа бичих боломжтой. Жишээлх юм бол Ариун соёл багш руу мэйл бичих, Базаргүр багш руу мэйл бичих. Тэгэхээр нөгөө хувийн сургуулиудын соёл дээр бол багшийн утасны дугаарыг их өгөөд байдаггүй. Албан харилцаа гэдэг утгаараа юу гэдэг одоо тухайн сурагчтай холбоотой асуудлуудыг бол имэйлээр харилцах нь илүү зохимжтой байдаг. За өмнө дээр бол бид бас нэг PDF файлаар ингээд багшны файлыг бүгдийг татаад авчих боломжтой. За ингээд багшныхаа файл байгаа нөхцөл бол би өөрийнхөө хүүхдэд хичээл ордог багшныгаа харах, тэдэнтэй харилцах бүрэн боломж нэгдэж байна гэсэн үг. За үүний дараагийн асуудал бол сургуулийн асуудал байгаа. Сургууль дээр бол хичээл гэдэг. Тэгэхээр ямар хичээлийг хэн ордог юм бэ гэдэг. Тэгээд одоо хэдэн оноо бол тэнцэх юм бэ гэж. За 60 оноогоор тэнцэн нийт бол 100 дүн байна гэж. Ингээд одоо энэ докторийн хүүхэд маань орох хичээлүүд, 2 дугаар ангийн хүүхдүүд маань орох хичээлүүд маань энд байна. За даалгавар гэдэг. Тухайн хүүхдүүд ирсэн даалгаврууд юу юм бэ гэдэг. За тэгэхээр үүнийг та PDF-ээр бас авч болно, Excel хэлбэрлэлээр шилжүүлж болно. За тэгэхээр нийт ирсэн даалгаврыг ингээд хараад тавьчих болно. Хэдэн сард өгсөн, хэдэн сард дуусах гэх юм. Ингээд даалгавар нь ороод ирдэг. За үүний дараа бол үүнийг бас Excel рүү авч болно. Тэгэхээр ер нь бол энэ систем маань бол бүхэл төрлөөр одоо юу гэдгийг
одоо хост-талаас нь домен талаас нь бид нар шийдээ явуулчихсан байгаа. Ингээд энэ хүү системийн бас давуу талуудыг бид нэр ингээд эцэг их одоо сурчтай одоо юу гэдэг амар болгох хэлбэрүүд талаас нь нэлээд ажилласан байгаа. За үүний дараа бол юу гэдгийг тухайн юугаа бол ингээд харж болно. Ямар даалгавар явуулсан ингээд. За тэгэхээр одоо юу гэдгийг энэ даалгавар дээр нь одоо 2 дугаар ангийнхны файлын татаад авчиж байгаа. За тэгэхээр одоо Цэнцэрэн багш маань ямар даалгавар явуулсан байна вэ гэж харангууд тухайн файлыг ингээд эцэг их маань бол гэртээ хэвлээд жишг даалгавар дээр нь ажиллах боломжтой. За жишээлх юм бол одоо 1-р сарын 28-нд цээжэр бичлэг бол намар малаа сайн хоторлол мал таргалнаа. Ингээ үүнийг хүүхдэд уншиж өгөөд хүүхд маань үүнийг бичээд ингээд явах ийм боломжтойгоор ингэж хийгдсэн юм байна. За мөн одоо хэдүүлээ даалгавар нь математик гэж байна уу? За математикийн даалгаврыг харчих. Ингээд татаад авчна. Тэгэхээр хүүхдийнхээ гэрийн даалгавар гэрт нь хэлэхэд хамгийн боломжтой хөлбөрөөр бид нар энэ системийг одоо боловсруулж хийсэн байгаамаа. За ингээд математикийн даалгаврууд бол юм байна. Ингээд даалгавар ажиллаж чинь. За үүний дараа бол юу гэдгийг гэхээр одоо хичээлийн хуваарийг харж болно. За мэдээж карантинлцсан байгаа учраас энэ бол өмнөх одоо хуваараар явж байгаа. Гэхдээ бол тухайн хүүхд маань өдөр бүр ямар хичээл үзэх юм бэ гэдгийг нь хуваараас нь харчихна. За энгийн хуваар гэвэл ингээ харна. За бүх хуваар үл ингээ харчих ингээ хүүхд маань сонголтоор өөрийнхөө хуваарийг харж болно. За захин хичээл гэдэг модуль маань бол дараагийн хөлбөр дээр орж ирнэ. Энэ нь юу гэхээр одоо энэ карантинээр тавьж байгаа багшны хичээл ийшээ видео хэлбэрээр орохыг бол бас хэлж байгаа. За мөн видеолд бид бас явуулсан байгаамаа гэж. За захиа гэдэг. Тухайн хүүхдэд ямар захиа ирсэн байна вэ гэж. За тэгэхээр ангийн багшаас нь бол тодорхой хэмжээний захиа ирсэн байна. За жишээлх юм бол сайхан амарцааж байна уу? Гэрийн даалгавар дотоод сүлжээгээр явуулаад даалгавраа авсан хүүхдэд хариу өгчээрээ. Өдөрт нь одоо яах нь хичээнгүй сайн хийгээрээ гараа сайн угааж тэжээлэг хоол хүнсээ хэрэглэж гэрээсээ гаралгүй эрүүл мэндэд анхаарч байгаарай гэж. За ингээд энэ дээр бол хариулт за бичиж болно. Хавсалтаар одоо багштаа гэдэг. За хавсалт файлаа бол сонгож болно. Эндээс ингээд шууд оруулахгүй байна. Татаж авч байна. За би нэг хавсалт файл COVID-19 юм байна. Энэ файлыг явуулаад ингээд багш бол хариулт илгээчихэж байна. Ингээд би бол багштаа за би ингээд гэрэн рүү ажиллагээд хариулт илгээж болж байна гэсэн. За мөн энэ дээр бол тест ажиллах модуль бол байгаа. Одоохондоо манай хүүхдүүд маань юу гэдэг юм гэхээр нөгөө баг сургууль байгаа учраас одоохондоо бид нар бол нэг тестийг оруулахгүй нэ. Гэхдээ энэ дээр бол яг нэг 6 дугаар ингээд ороод ирэхээр нь шинжилгээ ухааны тестүүдээс хаваад ингээд тестүүд ажиллах боломжтой. За хүүхдүүд маань зөвлөгөө орж ирнэ. За жишээлх юм бол одоо Нарамтын багш маань бол одоо Балархаа гişгийн үүрэг гэдэг зөвлөгөөг бол оруулсан байна. Үүнийг ингээд харахад үеийн 1-р үед байгаа их шигт ямагт тод сонсогддод өргөлдөд их шиг гэдэг юм аа гэдэг ч юм уу те. За үүн дээр админаас бол монгол хэлний хичээл номыг зөвлөгөө оруулсан байна. За үүн дээр бол зөвлөгөө нь өөрөө ингээд манай багш нарын видео хичээлүүд YouTube-ээс ингээд орсон байгаа. За мөн бид нар бол YouTube дээр хаа ярддаг гэдэг одоо модуль гарсан. Тэгэхээр ингээд зөвлөгөө хэлбэрээр нь ингээд хичээлээ орох болохоор хүүхдүүд маань бол үүнийг ингээд үзэх боломжтой. За ингээд тухайн багшийнхаа хичээлийг үзээд за илгээсэн даалгавраас жишг даалгавар үзээд ингээд явах бүрэн боломжтой байгаамаа. За манай системийн дараагийн хувилбар нь бол e-ном буюу цахим ном байгаа. Цахим ном нь бол уншдаг, хардаг, үздэг, сонсдог гэсэн ийм төлөвлөлт дээр явагдана. За жишээлх юм бол энэ ном маань бол одоо юу гэдгийг одоо энэ рүүгээ ороод ирсэн. Тэгэхээр энэ e-номд маань дуу оруулалтууд манай сургалтууд байхаар ингэж төлөвлөгдсөн байгаамаа. За мэдээлэл дотор их сонирхолтой зүйл байгаа. Үйл ажиллагаа гэж ингээд одоо сургуулийн үйл ажиллагаа орж ирнэ. Энэ жилдээ бидний хувьд бол бас одоо нэг хямралын үе орж ирчээд байна. За зарлалын хувьд бол ингээд одоо 3 сарын 3-нд 20 цээр шинэ коронавирус, намрын зугаалга гэдэг ч юм уу те. Ингээд одоо нэг одоо зарлууд оршдог. За энэ дээр надад хамгийн их таалагдсан зүйл нь сонирхолтой тоглоом. Тэгэхээр одоо юу гэдгийг боловсролтой холбоотой тоглоомуудыг бид нэр хүүхдүүдэд тоглуулах боломжтой. Жишээлбэл за одоо би Math Test Challenge гэдэг энэ тоглоомыг тоглож үзүүлье. Тэгэхээр хүүхдээ анханаас нь зөв компьютер хэрэглэн сургаад мөн гэрийн даалгаврыг багш руугаа файлаа шийддэг, багшаасаа гэрийн даалгаврыг авдаг, зөвлөгөө авдаг болох нь бас одоо энэ зууны шинэ боловсролын шинэ одоо хандлага болоод байна гэж. За тэгэхээр энийг бол бас ингээд математикийн тестийн тоглоом гэж энэ нэмэлт тоглолтыг бид нар бол үүнийг бас нэлээх оруулж байгаа. За энэ рекламтай хэсгийг хэдүүлээ дүр алгасч байгаа. За тэгээд skip bait дараад ингээд тоглоом руугаа орчихноо. За тэгэхээр одоо юу гэдгийг
реклам маань гараад байна. За энэ хэсгийг би одоо орхичих. Реклам маань ингээд дуусаад тоглоно. За уучлаарай бас юм. Бас боловсролын тоглоом нэг ийм зовлон байдаг. За 8-ыг уух 8 хэдвэ гэд. За энэ дээр одоо refresh дарлаа. 12-ыг үүрчин 5 яана хэдвэ. Хугацаа байна 60. 30-ыг уух 6 яана хэдвэ. Хугацаа байна 5. 19 сонор энэ маань бол аль болох хурдан дарж аж гарч 96 дээр нэг хүнийг 17 яа ич би өөрөө хүртэл чадахгүй юм шүү. Ямар хэцүү юм бэ? 6 дээр 2 8 16 яна. Буруу болчлоо. Ингээд би дууслаа 700 хариултаа байлаа. Гэх мэтчлэн ингээд дахиад эхлүүлж болно. За иймэрхүү байдлаар болоо систем нь ажиллаж байгаа. Ингээд та бүхэн энэ коронавирусын үед хэдүүлээ хамтдаа хүүхдүүдэд хөгжүүлээд та бүхэн бас бидний явуулж байгаа хичээлүүдийг үзээд, зөвлөгөөг маань үзээд, хариу захиа бичээд, одоо эндээс захиа гэж бичээд захиан дээрээсээ одоо бид нар бичих гээд за ингээд ангийн багшаа сонгодог ч юм уу тийм ээ. Одоо ингээд сурагч руу админ лөө гээд ингээд багш руу гээд багшаа сонгоод за одоо эндээс ариун соёл багш руу сайн байна уу? Сайн байна уу та? Тэ? Асуудаа ингээд заавал уцаар ярих ч гэдэм үү эсвэл заавал ирж уулзахгүй байсан ч болно. Бид нар бол хариу өгнө. Манай хүүхдийн даалгаврууд дээр үнэлгээ өгсөнд баярлалаа гэх мэт. Өгсөнд баярлалаа. За гэх мэтээр ингээд файл айлгээд ингээ илгээх гэж тарчиж байна. Ингээ багш руу захиа илгээх гэж байна. Ийм амархан ийм гоё системийг Хай Эрдэм сургууль маань IT Solution компанитай хамтраад ингээд боловсролд оруулж ирсэн байна. Энд алхам дэлгэхэд бол ийм системтэй сургууль их ховор шүү. Гэт за ингээ бүгдэнд нь одоо амжилт хүсье. Ингээд коронавирусыг хамтдаа давцгаая. Баярлалаа. Баяртай.